Сайн байцгаана уу? Cherry Book сувгийн Монгол айдамтест болон маань Ховд аймгаас үргэлжилж байна. Энэ удаагийн маань зочноор Ховд аймгийн сувгийн гишүүн Инх Мандах оролцож байна. За тэгээд Инх Мандахаа бидний урилгыг хүлээж аваад бидэнтэй одоо ингээ яг энд ярилцахаар сууж байгаад баярлалаа. Баярлалаа. Намаагаас өөрч оролцуулсан баярлалаа. Тэгээд өөрийнхөө тухай манай үзэгчдэд танилцуулахгүй. За би намайг Инх Мандах гэдэг. Би Ховд аймагт төрж өссөн. Ховд нутагтай хайртай. Тэгээд ам буйл гэр бүл гэвэл зургуулаа. Би айлын том доороо 3 дүүтэй. Тийм хүн байна. Хүүхэд байна. Хэдгээр ангиас? Одоо би 9-р анги 14 настай. Ирээд тохоо мэрэгчлийг ер нь төлөвлөж амжсан амжиг байгаа юу? Төлөвлөж амжсан байгаа. Би одоо яг гоо давхар итгэлээ сахингаас амар ажлын байртай амар гоё амьдрна гэж бодож байгаа. Тэгээд яг өөр тодорхой хэлэх юм бол би ирээдүйд ерөнхийдөө хуульч талдаа тий прокурор өмгөөлөгч юм уу нэг тийм хуулийн талтай ажил тийм мэрэгжил сонгоё гэж бодож байгаа. За сайн байна шүү дээ. Эртнээс мэрэгчлээ сонгоод төлөвлөждөг тий. За тэг анх сүмд явж ирсэн тухайгаа бидэнтэй хуваалцаач. Анх ингээ байрныхаа гадаа би ингээл тоглоо байжсэн амар жоохон байсан. Тэгээ тэр үед манай борхоо багш маань англи хэл сургууль болж байна. Нэг явах юм уу гэхээр би одоо тухайн үедээ би өөрөө амар англитэй муу байсан. Тэгээ түүнийг би заасгаар ингээ сайжрахын тулд тэгээ борхоо багшны одоо за би явъя гэдэг очсон. Тэгээ анх тэгээ борхоо багш тэгээд залбираал ингээл би Есүс итгэдэг тэгээд энд одоо чамд англи хэл сурахад одоо тийм асуудал байхгүй юу гэхэд би бол нэг татгалзаагүй. Би бас өөрөө тийм бүх шашныг бол хүндэтгдэг ерөнхийдөө тийм амар тийм буруу ойлголттой байдаггүй. Гэтэ яг хуу ээж аав маань багасаал манай монголчууд улаасаа эртнэрээс нь бол амын шашин машин гэж янз янз явцсан болохоор яхааргүй Христийн урсгалыг гадны хүн гэл яхааргүй тийм үр хөвгтэй гэл энэ бол болохгүй ойлголцсон байдаг. Яг тэр ихэндээ бол амар жоохон таарах хүлээж авсан. Гэтэ би бол нэг тэгж бол хүмүүсийг ясуус ганц үснэ шашин шүлгээр ирэх байхгүй болохоор би тэгээд зүгээр яг адилхан мундаг багш хүн байна гэж хүлээгээл авсан. Тэгэл 2-3 сар байж байгаа л нэг мэдгээд итгэдэг болоод залбирдаг болсон байсан шүү дээ. За тэгвэл чиний одоо итгэгч хүмүүс Библи уншдаг шүү дээ. Тэгээд Библийн хамгийн дуртай дүр гэвэл ямар дүр вэ? Йохан. За тэгээд Йоханы одоо яг ямар үйл явдлууд дүр нь одоо зан чанар нь илүү таалагддаг. Тэгээд би одоо нуугайх үнний хэлээ. Би бол зүгээр Библиэр муу уншдаг байхгүй юу? Тэр Библи уншдаггүй маа нэг боломж зав цаг нэг тийм олдоод байхгүй би амар завгүй ингэж шахав байдаг. Тэгээд Библийг уншгүй яг шабатаар өдрөөр тэгэл нэг тийм англи давтахсан өдрөөл ирээл нэг багш нартай уулзахаараа нэг жоохон тэрүүхэн дэндээ Библи судалдаг болохоор яг нэгтэй би ерөнхийдөө бол явах. Та нар бол сая бол айгүй мундаг судалцаач байсан шүү дээ. Надад бол айгүй сайхан чөлөөтэй санагдсан асуулт хариултаа тий яг өөрсдийнхөө асууж байгаа асуултууд ч гэсэн их таалагдсан. Одоо сүмийн ахлагчтайгаа ярилцж байгаа байдал ч их таалагдсан. За тэгвэл Библийн тэгвэл Бурхныг юу гэж бодож байна? Чи хэн гэж нэрлэх вэ? Хэн гэж дууддаг вэ? Хүмүүс олон байдлаар илэрхийлдэг шүү дээ. Олон байдлаар илэрхийлдэг тий. За би бол ингэж боддог. Анх би Есүс гэж бабасаа борхоош бурхан бол байдаг юм аа гэдэг анх надад хэлжсэн шүү дээ. Тэгээд би бурханд яг тэгээд борхоош өөрөө чам тэр ингээ асуудал байх юм бол ингээд залбираад үс тэр чинь биелдэг юм аа хоёулаа хамт залбирая гэд хэлсэн. Тэгээд би яг надад алдаад оноодох юм байхгүй юм зү залбираад үзье гэдэг нэг өдөр залбирсан. Тэгээд тэр нь минь биелээ тэгээд нэрээ бас ингээ зүрх сэтгэлээрээ бурхан гэж бас байдаг юм байна. Бас ингээд надад үнэхээр тусалт юм байна гэд байдаг би багаар мэдэж ирсэн. Тэгээд бүр улам цаашаа Библийг гүнзгийрүүж үзэх тусам бурхан бол инрэнгүй, нэгүүлсэнгүй, гэтээ бас шудраг, өгөөмөр, яг тийм эцэг шиг тий байж уурлах үед уурладаг, яг шударгаар бүгд нь эрэх тийг шанддаг. Нэг тийм инрэнгүй л хүн шиг санагдсан. Тий, ойрхон сэтгэлд ойрхон тий. Нүгэр гайхалтай хариулт байна. Тэгээд дараагийн асуулт маань болохоор ирээдүйн тухай тайлбарлаа хэлсэн байгаа тий. За дараагийн маань асуулт болохоор сүмд явснаас хойш ер нь одоо чиний амьдрал тохиолдож исэн хөгжилтэй түүх гэвэл ч одоо яг тэгээд анх ингээд яасан л да. Би анх сүмээс хамгийн анх ороод тэгэл ганцаархнаа ирэх түүхтэй байсан. Тэгээд дандаа шинэ хүүхдүүд дандаа нэмэгддэг зав. Гэхдээ тэрэндээ тэгээд энэ эрэгтэй хүүхдүүд байдгүй. Тэгээ байхаараа тэгээд нэг удахгүй явчихдаг. Тэгээ би тэгэл ингээл ганцаархнаа ингээл орж ирэхээр эрэгтэй хүүхд байна даа гэл горилог зурж тийштэй нэг найзтай болчих юм сан гэд
Тэгэхээр ингээд байхгүй тэгээ би ганцаархнаа байл. За зүгээрээ тэгэл үлдчихсэн ш. Тэгэл энэ амар хөгжилтэй явдлууд юм уу да гэж бодож байна. Хөгжилтэй зүйлийнх нь нэг гэж бодож байна. Хөө зөндөө байгаа. Тэгээ би ч санахгүй байл да ингээл яг толгомж байгаа яг санахгүй байна. Тэгээд ер нь манай адвентист цөмдөд бас зөндөө олон эрэгтэйчүүд байгаа. Хэрэг өөр сүмүүдээр яваад харах юм бол тэгээд зуны камп дээр цуны зүгдрэл гэж болдог шүү дээ тийм. Тэн дээр чи очиж амжаагүй юм байна тий. Очиж амжаагүй арай ээж аа бас хэлээг байгаа байхгүй аав ээжээ гээ бас яг бол эсэргүүцээд бас юм уурлаад байдаг. Тэгээ би тэгээд их хэлж ярьдаг зүгээр ингээл тийм. Ихтэй нэг өдөр хэлнэ л гэж бодож байгаа. Тэгэл зуны цугларалт гэж явагддаг. Манай адвентист сүмийн. Тэгээ тэр зуны цугларалтын дээр энэ тентхийн одоо Монгол орны иргэн тойронд байгаа сүмүүдийн хүмүүс нэг дор цуглараад хамтдаа бурхныг алдаршуулж нэг 3-4 хоногийг хамт өнгөрөөдөг юм байна. Тэгээ чи тэрэн дээр очих юм бол цорын ганц хэрэгтэй биш юмаа гэдгээ мэдрэг болно. Зөндөө олон чиний үе тэнгийн залуучууд байгаа. Тийм. За тэгээд яг одоо үе тэнгийнхэнтэй хандаад хэлэх үг гэх юм бол яг итгэгч хүний үүднээс одоо чи тодорхой хугацаанд сүмд явчлаа гэсэн явцсан байгаа шүү дээ тийм. Тэгэхээр нэг ингэжээсэ гэж зөвлөж хэлэх зүйл байв. За би одоо зөвлөе. Энийг бүр хэлье гэж бүр боддог байсан. Тэгээ Аз улс ингээд нэг яг хэлэх бүр завшаан гарлаа. Одоо ингээд зарим ингээд хүмүүс буруу ойлголттой байдаг шүү дээ. Гарч урсгал одоо ингээд урсгал гэдэг энийг тайлбарлах юм бол зөөгөө одоо би ингээд би өөрийнхөө ойлгосноо тайлбарлахад одоо ингээд Библиэд нэг шашны урсгалыг одоо өөр нэг улс нь авчингуудаа тэрийгэ өөрийнхөө улсынхаа өв соёлтой нэгтгээд тэрийг ингээд нэг тийм шинэ урсгал гарч ирэх гаж урсгал гэдэг байгаа байхгүй. Үүнээс бол ер нь бол ямар ч тийм яг үнэхээр тийм амар гаж урсгалууд нэг хүн амьтан дахил махар өргөдөг тийм ерөөсөө байхгүй. Зүгээр ингээд Библиэлд бол тийм. Яг өөр Библиэлд тийм зүйл байхгүй. Хүмүүс өөрсдийнхөө соёлыг ингээд бурхны үгтэй холиод тэгээ өөрсдийнхөө эрх мэдлийн төлөө ингээд ашиглаж байгаа гаж урсгал гэж. Тэрийг л гаж урсгал гэдэг байгаа. Монголчуудыг гаж гэр шуул ингээл амар хідүүмс цуглараал ингээл нэг ингээд дахил цусаар тахил махил өргөөл каноноор үүдсэн юм шиг тэгж бодоод байдаг. Ерөөсөө тийм бол байхгүй. Яг Библиэлд бол тийм. Библиэлд яг тийм байхгүй. Зүгээр хоёр өөр улсын нэг хоёр ялгаатай нэг хэд үзэл тэгэл өөр явж байгаа л юм байхгүй. Энийг л та нараа сайн ойлгочих хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд инх мэндэ ийм сайхан ярилцлага надтай шударгаар тэгээд ингээд өөр нээлттэйгээр ярилцсан чамд баярлалаа. Тэгээд сурлагын өндөр амжилт хүсье. Ирээдүйдээ мундаг хуульч прокурор болоорой. Тэгээд бас сайн үлгэр дуурайл болсон итгэгч болоорой. Одоо ерөнхийдөө чиний ирээдүйд маш урт зам байгаа. Итгэлийн амьдралд ч гэсэн маш урт зам байгаа. Тэгээ олон бурхны ивэл гэрчлэл чиний амьдралд дүүрэн байх болтугай. Тэгээд бас би бол чамайг Библи уншдаггүй гэж хэлэхээргүй байлаа. Сая бол танаа шаббат хичээлийн цуглаан дээр харж хахад тэгээ илүү их юмыг бас ухаж мэдхийг хүсдэг хүүхэд байна гэж харж байлаа. Тэгээд ийм зоригтойгоор ээж авч эсэргүүцэж байгаа ч гэсэн ийм зоригтойгоор надтай бас энд суугаад ярилцах хүсэлтэй байгаа гэж нь маш их баярлж байна. За тэгээд бурхны ивэл дүүрэн байг. Одоо хоёлаа үзэгчтэй баяртай гэдээ ярилцлага өндрүүлээд идэх үү. За тэгээ. За баяртай. Баяртай.